За, харъя. Сараа ихч. За. Сараа ихч. Мохоо тэ. Стам. Мохоо. За, энэ болохоор хүний биенээс муу цусаа гаргаж байгаа үйл явц. Сарын тэмдэг гэдэг нь эмэгтэй хүний нөгөө нэг өндөвчнөөс ялгаруулж байгаа одоо нөгөө муу цус нь үсттэй. Тийм тэгж боддог. Тэгж боддог ч тэгж л ярьдэн ш хүмүүс. Ойролцоогоор 13-аас дээш насныханд ирдэг баха тий. Тэгээ 13-аас дээш насны охтод ирнэ. Тэгэл ер нь сард тэгэл 3-аас 7 хоног ойролцоогоор хэцүү дээ. Сар болгон нэгчж улаан машинтайгаа ирээд амар тайван унтуулахгүй шүү дээ. Мэдгүй шүү. Урт наслахын тулд эмэгтэй хүнд юм уудсаа гадагшлуулснаар илүү урт насалдаг гэж сонсч байсан юм байна. Өөр ямар юм бэ? Оо тэгэл муудас гадагшлах байхаар нүүрэн дээр юм гардаг. Тэгээд тэгэл ирээл ер нь тэгэл нуруу өвдөн бас сэтгэл санаанд нөөцлөлт орно. Давсаг өвдөн. Ер нь л эмэгтэй хүний зовлон юм тааш биш. Одоо ингээд эмэгтэй хүн эрүүл байна гэдгийг илтгэж байгаа зүйл. Эрүүл биетэй эмэгтэй хүний сарын тэмдэг яг мөчлөгөө алдагдахгүй 20 эдээс яг ингээд сарын 30 хоногийн хугацаатай яг ингээд сар бүр ирж байгаа тохиолдолд тэр хүний эмэгтэй хүний бие нь эрүүл байна гэсэн үг гэж үздэг. Тийм ойлголцтой. Тийм. Биеийн мэржгүй үед баримтлах ариун цэвэр мэдлэг чадвар эмэгтэй хүмүүс мобилизэх байна. Ариун цэвэр хоо дотор хувцас байнга солих. 3-аас 4 цаг тутам ариун цэвэр хэрэгслээ сольсон байх хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг өглөө болгон тогтмол шүршүүрт орсон байх хэрэгтэй. Яг ингээд ирсэн байх хугацаанд шүршүүрт ороод тэгээд цэвэрхэн дотор хувцас ингээд цэвэрхэн ингээд солиод тэгж хөвших хэрэгтэй тий. Усанд ордог одоо нөгөө хугацаагаа штэ хүний тэр хугацаанд ер нь бол биений юм ирсэн ирээгүй хамаагүй усанд орох одоо ормоор санагдсан үед орох хэрэгтэй. Гэхдээ заавал шүршүүрт орох хэрэгтэй. Тэгээд ер нь нөгөө хэрэглэл NATO хуурай салбитраа байнга зөвхөндөө авч явах хэрэгтэй. Ер нь бол тийм л байдаг шүү дээ. Угаасаа яг 2-оос 3 цагийн хооронд дамс гэдэг юм солино, ариун цэвэр хэрэглэл гэдэг юм солино. Тэгснээ юу усанд орж одоо бие хариуцах нь эргэтнээ хариуцах. Одоо тэгэж хэлдэг шүү дээ. Өөр юм хий. Эргэтнээ хариуцах нь гэтээ тийм тэгэл зөв ариун цэвэр хэрэгсэл сонгох тий. Тэр чинь бас муу сан гэж байдаг. Тэгээд олон нийтийн газар сольжоод тэгээ хогийн сав маавын тогтмол хийж явах хэрэгтэй хаа. Тэр чинь тэгээд эрэгтэй хүмүүс ч юм уу дараа нь ороо бицгараа муу харагддаг шүү дээ. Най. Нийгмийн мөчлөгөөр хэрхэн жинсдээс хамгаалах боломжтой вэ? Юу гэсэн үг? Сарын тэмдэг ирсэн үед бэлгийн харилцаанд орволж жирэмсэн болохгүй гэдэг юм уу? Тэр үед яаж хамгаалах? Юу сараа их ирсэн байх нь тий. Сараа их ирсэн байхад болохгүй шүү дээ. Сарын тэмдэг ирсэн үед хүнтэй унтдаг юу? Яах вэ? Сарын тэмдгийн үеэр мэдгүй. Найзлалтай үнээс. Чи яа вэ? Би мэдгүй шүү дээ. Юу, сарын тэмдэг ирсэн үед чинь жирэмслэх магадлал байдаг гэсэн шүү дээ. Нөө харин сарын тэмдэг дууссаны дараа болохоор 2 хоногтой зүгээр тэгснээр цаашаа 5 хоногтой жирэмслэх магадлал өндөртэй байдаг гэж нэг календар байдаг. Тэр нь үгүй сарын тэмдэг ирсэн үед мэдхгүй өстөө мэдхгүй. Гэн ямар ч юм ирсний дараа л ер нь яг дараах нэг 7 хоног ч юм уу жирэмслэх үе арай бага байдаг л. Тийм аюу аюулгүй байдаг гэсэн. Тийм. Тэрний хэд нэг 7 хоногоор яагаад голынхан 7 хоног хамгийн амар. Энд чи ийм байхгүй юу? Би брэвэр эмхтэй ч үзэх комик амар юм байна шүү дээ. Юу байхгүй юу? Энд чин эмхтэй хүний биеэс ялгарч байгаа бохир цус ахгүй юу те? Энэ бохир цус ингэж чамаас ялгарч явах чанга тэр ялгарч явах хугацаанд гаднаас биет орж ирд болохгүй байхгүй юу? Тэнгүүд айгүй буцаад би ч хардж гэн гэсэн үг байхгүй юу? Тэгээ миний ойлгосноор бол нэг иймэрхүү. Ер нь бол болохгүй.
юм ирэхээс өмнө эсвэл ирсэн үедээ доороосоо гол нь даарахгүй байх. 100 өвчлжсэн. Доороосоо даарахаар яг нуруу давсгаар яг өвддөг юм билээ. Тэгээ байнга багасаа сайн ус уух хэрэгтэй. Тийм ус дутагдахаар нөгөө нэг гарах хэрэгтэй. Муу цус айгүй өвтгөн гарч байгаа учраас айгүй хөвддөг. Тэгээ цусаас сайн шингэлэх хэрэгтэй. Тэгээ өвдөх тоолонд нас юм ууж болохгүй. Тэр чинь айгүй мууш жамаараа л өвдөж байгаа юм. Тийм тэгээ би өвдөх боломж муу. Тэр чинь ер нь муу. Эмэгтэйчүүдийн эмчт сайн хандах хэрэгтэй. Ирсэн үеэс нь эхлээд тэгээ эгчнараасаа сайн тусламж авах хэрэгтэй. Байдаг юм. Ирж л өгдөө. Явж л өгдөө манай сараа гэж. Тэгээд анх ер нь бол ирж явах угаасаа эмэгтэй хүүхд толгой ер нь гайхдаг байхаа. Би ч амар гайхчихсан. Яа чи энэ юу вэ? Тэгэж. Цэцгаач одоо. Одоо гэхдээ хүүхдүүд арай тухайн талсан байлгүй дээ. Одоо угаасаа нийгэм хөгжиж байгаа. Сошиалар тэгэл ингээл ийм хүмүүний талаар зөндөл юм явдаг лээ. Байлхүүдээ одоо тийм болохоор нэг бидрээс зөвлөж мэдээлэл авсан байдаг баха. Ер нь бол тэгэл ер нь нэг цэвэрлэж эмэгтэй хүний одоо байглаасаа ер нь бол байгалийн тогтолцоогоор л ингээл янз бүрийн савн шампунь янз бүрийн нэг угаагч бодис хэрэглэхгүйгээр зүгээр юм цэвэр усаар ингээд тий. Тэгээ цэвэрлэгээ. Чи календар хөдөлдөг гэстэй. Тийм календар хөдөлдөг. Гүү. Энэ календар хөдөлдөг мөртлөө найзлуутай. Би календар хөдөлдөг мөртлөө найз залууг байхгүй. Чи саяхан бодлоо. Календар ямар үед яагаад юу штэ. Ядаж нөгөө нэг биений юм хизээ ирэхээ бас хаан мартчихдаг хүмүүс байдаг штэ. Тэгээ яг тэр нөгөө нэг юу яадаг штэ, evolution гэдэг штэ. Тэрийг хардаг болохоор аюу амар гэж штэ. Тэр чинь юу штэ. Одоо аюу амархан болцсон нөгөө аппликейшн болцсон. Аппликейшн болцсон болохоор ер нь одоо биенийхээ юм ирсэн өдрөө одоо тэр календарийн одоо ингээд тоонод байгаа штэ өдрийн тэр тоон дээр удаан дарангууд тэр чинь ингээд улаан болохгүй юу. Тэгээд одоо тэдэн оны ирнэгээ тохиргоон дээр нь хийгээд тэгэнгүүт яг ирэх хугацаанд гарч ирээд тэгээд одоо биений чинь ирж дууссаны дараа биенд чинь гарах нөлөөлөл жирэмсэн болох магадлалтай өдөр зэргийг чинь гаргаж ирээд тэдрийг юу гаргаж ирээд тэгээд дараагийнх нь биений ойртох төхөн штэ тэнгүүт өмнөх өдрийн сэрүүлэг дуурдаг. Тэнгүүт маргааш биений юм ирэх юм дамсгаа авч явна. Тэгэж боддог байхгүй.